Аймгийн онцгой комисс үйлчлэлтийн нөхцөл байдал гамшигын эрсдлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Хуралд аймгийн засаг дарга онцгой комиссийн дарга Галсан Дондог, аймгийн засаг даргын орлогч Батсүх, засаг даргын тамгын газрын дарга Гамбол болон бусад удирдах ажилтнууд оролцсон юм. Хурлын хүрээнд аймгийн онцгой байдлын газар Бадамлах дул компанийн дулааны станц, цахилгаан түгээх сүлжээ компани, Шимус орон нутгийн өмчөд үйлдвэрийн газар зэрэг байгууллагуудын удирдлага инженерүүд нийгэм цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал 2018 оны 1-р сарын 31-ний өдөр Бадамлах дулааны станцын төв шугамд гэмтэл үүсэж, засаг даргын тамгын газар эрчим хүчний зохицуулах зөвлөл жаргалант сум, Шимус орон нутгийн өмчөд үйлдвэрийн газар болон тус дулааны станцын удирдлага инженерүүдээс бүрдсэн 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, шугам сүлжээний халаалтыг хэвийн байдалд оруулсан талаар тус станцын удирдлага мэдээллээ. За дулааны Бадамлах дул компани дээр үүссэн нөхцөл байдал бол 2018 оны 1 сарын 31-ний өдөр төв шугам намын байрны төв шугамын хаалтны мөрөн хугарснаас болж үүссэн. Тэгээд тэр хаалтыг солихын тулд өдрийн 31-ний өдрийн 1 цагаас оройн 7 цаг хүртэл 7 цагийн хооронд солисон байгаа. Уг хаалтыг солих хугацаанд 300 мм-ийн шугам 500 м шугамын ус үлэгдэж, буцаад усаар нөхөн сэргээлтэнд орж дулаа хэвийн горимд орж эхлэхэд 80 айлын чиглэл хөлдөлт үүс. Мөн усны аж ахуй 24 айлын чиглэл хөлдөлт үүссэн байгаа. Тэгээд дулаан хэвийн ажиллагаанд ороод уг хоёр газар Шимус үйлдвэрийн газар манай ажилчид хамтарч ажиллаад 80 айлын хөлдөлтийг гаргаад усны аж ахуйн 24 айлын урд талын орцны жигүүрийг хоёр хоолой систем, нэг хоолой системтэй байсныг хоёр хоолойд болгож байгаа. Ингээд усны аж ахуй 24 айлын чиглэл өнөөдөр орой гэхэд халаалт нь хэвийн болчихно. 80 айлынх бол хөлдөлт нь гарцсан хэвийн үйл ажиллагаанд орсон байгаа. Одоо өнөөдрийн байдлаар дулааны Бадамлах дул компани өгч байгаа усны температур 92 градус, буцаж ирж байгаа нь 64 градустай. Даралт 7.2 хата даралттай өгч байгаа нь буцаж ирж байгаа нь 4.1 хата даралттай явж байна. Ингээд дулааны станц хэвийн үйл ажиллагаанд орсон байгаа. За нийтийн аж ахуй үйлчлэгийн Шимус үйлдвэрийн газар нь 7 ус цэгтэй байгаа. 7 ус цэгээс өдөрт 350 м3 бусыг бол одоо нөөцөлж авч байгаа. За мөн үүнээс 300 м3 нь хов дотор бол одоо түгэж байна. За цэврөөс түгээлтэн дээр цахилгааны доголоос болж тодорхой хэмжээний бол саатлууд үүссэн байгаа. За энэ үүднээс зарим нэг газрын тодорхой ялангуяа өнчин шугамуд гэж ярьдаг. Халаалтын шугамд байгаагүй өнчин шугамуд маань одоо хөлдөлт үүссэн байгаа. За энэний нэг жишээ 1-р цэцэрлэг шинээр баригдсан. За энийг бид нар 1-р цэцэрлэгийн одоо ажилчид манай ажилчид нийлжээж 2 хоногоос цуцаж, за 2017 оны 2 сарын 7-ны шөнийн одоо 24 цагт бид нар хэвийн байдалд нь орууллаа. За дулааны доголдолтой холбоотойгоор одоо гарсан хүндрэлийг одоо хамтран даван туулахын тулд дулааны Бадамлах дул компанийн хамт олонтойгоос хамтарч одоо тэднэртэй дэм болж 80 айлын чиглэл мөн 2-р жарангаал усны аж ахуй 24 гэсэн энэ чиглэлээр бол хамтарч ажиллалаа. За энэ хүрээнд тодорхой хэмжээний бас айлуудын одоо халаалтын сэтгүүдийг аврах тийм үү. Мөн зарим одоо үнэхээр хөлдсөн байгаа айлуудын сэтгүүдийг шинээр хийх маяг ийм ажил хийлээ. За ялангуяа энэ дээр ажиллаж байгаа зүйл нь юу гэхээр манайхан одоо ялангуяа тэр 80 айл, за мөн 36 айл чиглэлийн айлууд нэхвчлэн түрээсийн байрууд байдаг юм байна. За түрээслээсээ гадна зарим байрууд маань эзэнгүй байгаад байгаа. За энэтэй холбоотойгоор энэ одоо саяны дулаан тасралтын үед одоо парны хэд хөлдөлт явагдсан учраас за 80 айл ялангуяа 1-р орчны 1-ээс 3 давхрын айлуудын пар бол тэр чигтээ таашраараа хөлдсөн ийм үзэгдэл гарсан. За энийг бол бид 1-ээс 3 давхрын айлын парыг салгаад 4-5 давхрын айлыг одоо авч үлдэх ийм ажлыг хийлээ. За энэ өглөөний 3 давхрын айлууд нь ижгүй байсан гэсэн үг. Ийм тохиолдолд бол ийм арга хэмжээ авч ямар ч гэсэн хэвийн гором шийдвэрлэлээ. За сүүлийн үед хүйтнээр чангарч айл урхууд халаалтын тэн нилээд хэрэглэж байгаа учраас цахилгааны эрчим хүчний сүлжээнд үе үе гэмтэл доголдол үүсэж байгааг мөн хэлж байсан юм а. За ховд дулааны Бадамлах дул компанид үүссэн доголдлоос үүсэж хэрэглэгчд маань дулааны алдагдaltaй байсан орон сууцнууд хүйтэн учраас сууцсандаа тэн залгаж манай ачаал ихслээ. Энээс болж 2 орой 2-р сарын 5-ны орой, 6-ны орой гэсэн 2 орой үе үе хүч тасарсан. Энэ бол одоо дулааны Бадамлах дулын одоо ачаалтаа сайн хамаарсан гэж хэллээ. Ингээ манай ачаал ихснээс болж хэрэглэгчийн эрчим хүчээр хязгаарласан.
ингээд одоо дулааны үйл ажиллагаа жигдэрч байгаатай холбогдуулаад хэрэглэгчд маань гэр орондоо залгаж байгаа Т1-ийг багсгаж манай ачааллыг одоо хөнгөлөөл одоо тасралт гарахгүй гэдгийг хэлж байна. Энэхүү хурлын хүрээнд бусад холбогдох байгууллагын дарга удирдлагууд цаг үеийн байдалтай холбоотой мэдээлэл хийсэн юм. Тухайлбал Ховд аймгийн хэмжээнд 67293 толгой мал хоригдсон тухай Хүнс хөдөө аж ахуйн газраас энэ үеэр мэдээллээ.